Сайн байцгаана уу? Монгол Тэмүүлс ахлах сургуулийн 11 12 дугаар ангийн бүрэлдэхүүнээр гидропоник системийг та бүхний өмнө бариад 5 дахь туршилтаа ингээд үзүүлж байна. За манай баг нь болохоор гидропоник систем буюу хөрсийг ашиглахгүйгээр ургамлыг хэрхэн тарих вэ? Газар тариалан Монголын газар тариаланд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн тийм зорилго болон асуудлыг шийдэхээр энэ шинжилгээ ухааны шинэ бүтээлийг гаргасан бөгөөд өмнө нь энийг туршиж үзсэн байгаа учраас ямар ч асуудалгүй гэд бодоод томоор нь хийгээд аваад ирсэн байгаа. За гидропоник систем нь болохоор яг хамгийн гол нь хөрсийг яаж орлуулад байгаа юм бэ гэдэг нь хамгийн чухал шүү дээ, тийм үү? Хөрс болохоор ургамалд хамгийн гол чухал үзүүлж байгаа зүйл нь тулгуур. Хөрс нь ургамлыгаа яг тэгшин байлгаад тэрийг яг газарт нь байрж өгöd байгаа учраас амар чухал. Тэгээд давхар нөгөөх нь болохоор шимт хижээл болон усаа хөрснөөс бүгдээрээ нь плант авдаг байгаа. Тэгвэл одоо бид нар яаж орлуулсан бэ гэхлээр хөрснийг барьж байгаа болохоор бид нар гатуу биетээр барих байна гэсэн бодолтойгоо анх ингээд өрсөлдүүлж яхад нь болохоор спонж буюу ийм жижигхэн хөөс өнсөр дунд өрсөлдүүлсэн байгаа. Өрсөлдүүлснийхаа дараа үргэлжлүүлээд чулуун дунд хийгээд илүү урт болсон болохоор барих боломжтой болсон. Тэгээд шимт хижээл бодислог болохоор бүгдийг нь усны заавал тогтвортой хөдөлгөөнөөр хангах буюу манай систем нь доороос доотлолт нь байгаа контейнер агуулгач савн дотроосоо дээшээгээ усны нацаасаар өргөөд дээд хамгийн дээдлийн байгаа хоолойноос эхлээд доошоо уурсгагаа. За физикээр тооцож үзээд бүгдийг яг нэг саваас нөгөө сав руугаа ороход ямар ч асуудалгүй нэг хоолойнд заавал ижлэхэн түвшний устай өргөж байхаар тооцсон байгаа. Тэгээд ургамлууд нь болохоор за зөвхөн бүгдээрээ наадталд нь байрлана. Цааталт нь байгаа тюб нь буюу хоолойнд нь ус урж ирээд ирсэн ус нь үргэлжийн хөдөлгөөнд байгаа гэсэн шүү дээ. Тэгэхгүй бол угаасаа болохгүй байхгүй юу? Хайдропоник систем ургамал нь үргэлжийн байнгын авах хэрэгтэй учраас шинжилээ. Бүгдээрээ доошоо буугаад эргээд ургамал дээрээ байгаа. Тэгээд ургамал дээрээ байсан нь илүү бага удаанаар бууж ирээд дахиад ингээд үргэлжлүүлээд явна гэсэн. Доор нэрс усан дэшегээд ноцогдоод гарна. За мэдээч сайн тал нь гэх юм бол бид нар амар их бага зай эзэмшин. Одоо Монголд бол нь бол анх бид нарыг яг энэ системийг байгуулъя гэж шийдэж хахад Монголд байгаа нөөц бололтой амар бага байсан. Хаанаас материалуудаа олж авах уу? Одоо зах зээл дээр хаанаас хамгийн гол нь хаанаас олох вэ? Тэгээд үнэ мөртгөө яаж бид нар тооцох вэ? Сургуулийн төсөөс хийжсэн болохоор амар тийм бидний бүх бололцоо ингээд цаг хугацаа амар төвхтэй байсан учраас өөрсдийн гэсэн орлуулга хийгээ явсан. Судалгаа хийгээд орлуулга хийгээ явахад энийг нь энүүгээр орлуулах юм байна, тэрийг нь тэрлүүлээр орлуулах юм байна гэдэг айгүй олон туршлага хуримтлуулж чадаад 3 шиг нийт өөрийн NFT буюу урсгалаар нь зөвхөн ганцхан системийг ашиглаад 3 өөр прототип гаргаад тэгээд тэрнийхээ араас нь бас дахиад шинээр тэрийгэ сайжруулахын тулд өөртөө дизайн гаргасныхаа хамгийн сүүлийн дизайн энэ байна. За одоо эхний 3 дизайн нь болохоор налуу угаасаа ингээд усны хөдөлгөөн гэж байгаа болохоор ингэж урсж байгаа ингээд зүгээр ингээд могоо шиг урсж байгаа тийм нэг систем байсан байхгүй юу? Нөгөөх нь болохоор дээрээсээ доошоо ингэж хоолоогоор урсж байгаа. Тийм бүгдээрээ яг нацаасыг ашиглаж байгаа. Яг ийм нацаас ашиглана. Гэтэ энэний арай жижиг хөвөлтөнд ашигласан. Гурав дахь нь болохоор бид нэр яг өөрсдийн гэсэн хүрхрээ шиг тийм системийг барья гэд ярилцаад гаргасан. Тэг гарсан систем нь болохоор яг нэг саваас нөгөө сав руугаа ингэж яг юу шиг уурсаад байсан байхгүй юу? Хүрхрээ шиг уурсдаг байсан. Одоо энийг нь болохоор арай жоохон цацраад байна. Тэгээд ерөнхийдөө ургамалдаа илүү эко байлгаад илүү тайван тэгээд илүү хүнд ч гэсэн үзэмжний байдлаар сонсголын байдлаар илүү давуу талтай байхын тулд хоёр системээ бүхний системүүдээ ер нь хойлоод гаргасан систем. Нэмж дэлгэрүүлэх юм бол одоо бид нар ягаад ер нь яг одоо тэр могоо шиг яаж байгаа тэр прототипоо ягаад сонгоогүй гэдэг. Тэгээ хүрхрээ шиг тиймэрхүү одоо сайн сонгосон гэхэлэр нэгт хамгийн нэг чухал юм нь бидэрт нөгөө нэг одоо оксижен ингээд хүчил төрөгч одоо усанд нөгөө нэг тийм помп байдаг байхгүй юу? Тийм нацаас авах шаардлагагүйгээр зүгээр усаа ингээд дээрээсээ одоо унгаачлаар тэр ус нь унжих хойгоороо нөгөө тэр дутаад байгаа хүчил төрөгчөө би нөгөө сэргээгээд авчдаг байхгүй. Тэгээ нэг нөгөө юунаас унжих хойгоороо яг одоо эн чинь 30 см хоорондоо зайтайгаа тэр 30 см 50 см нь яг унжих хойгоороо нөгөө яг энэ одоо энэ 7-8 ургамалдаа яг нөгөө хэрэгтэй хэмжээний нөгөө хүчил төрөгч нөхөн сэргээ авчиж байгаа. Тэгээд ингээд доош ханаад тэгээ могоотой тэр нөгөө дизайн одоо нэг юу юм нэг тийм битүүмжлэгдсэн. Тэгэл усан тэгээ зүгээр урсж байгаа тэгэл буцаад нөгөө талаа гараад яач тэгээд тиймэрхүү юм байна. Одоо энэ юу дизайныг бүтээх гэж мэдээж одоо нөгөө тэр үедээ дөнгөж Монгол Тэмүүлгийн сургуульд орж ирсэн. Тэгээ ерөнхийдөө жоо нэг тийм туршлагагүй яг ийм тийм science project-ийн үнд ерөөсөө орж үзэж байгааг болохоор тэгээ нөгөө одоо багаж хэрэгсэл яг нөгөө нэг механик юм дээр ажил хийхээс жоохон таарахаа. Тэгээ нөгөө 12 дугаар ангиас
Эрдэмат гэдэг нэртэй ахыг нөгөө дуудаж бас нөгөө тийм туршлага бид нараас суралцсан. Бид нараас анхны 1-2 дугаар прототип нь бүр ингээл амар инээдтэй дуусаад бүр амар халдаа тэр механик халдаа болоод тэр машинч бараг сүүлргээ ажиллахаа болох шахаа тиймэрхүү дөхөөд ахлаар нь тэгээд энэ жилдээ нөгөө хит хитэ олон удаа нөгөө туршиж нөгөө дахин өөр нөгөө дизайн прототип гаргаж энэ дээр алдсан байна. Энийг мөнгөө буруу зарцуулсан байна. Энэ багжаа буруу ашигласан байна. Энэ багж байгаагүй гэх хэмтийн тиймэрхүү асуудлууд даван туулаад энэ юу одоо 5 дахь прототип хийж байгаа. Манай системийн даваа тал нь болохоор Монголын газар тариаланд ерөөсөө гидропоник систем юу вэ гэдэг нь хөгжөөгүй. Бид нар жишээлбэл судалгаа хийж үзэж байхад хүмүүстэй ярьж үзэж байхад за бид нар ингээд энэ мэдээллийг чинь үн төлбөртэйгээр авсан юм аа гэдэг. Ер нь хүмүүстэй айгүй бага мэдээлэл очдог хэм үнгүй байдлаар тийм учраас ийм хаалттай байгаа системийг бид нар илүү дэлгэрүүлээд бусад хүмүүст хүргээд яагаад бид нар өөрсдөө хобби болгоод ашиглаж болохгүйгээд гэртээ ч гэсэн өөрсдөө ургамлаа ургуулах боломжтой усыг ашиглаад гэдгийг харуулахын тулд илүү олон бас гарцсан аягүй их учраас илүү их ашигтай гэж үзэж байгаа. Тэгээ ер нь хараад хахад өөрсдийн гэсэн юмаа ургуулдаг ногоогоо ургуулад зарчдаг тийм айлууд зөндөө байдаг шүү дээ тийм үү. Тэр айлууд бүгдээрээ ингээд анх өрсөлдүүлж эхэлж хахад аягүй их ажил шаарддаг тэр хүмүүсээс бүгдэн нь зэрэг ижлэхэн төвшөнд туслан бүгдэн нь хамт өдрөнд хараа явна. Гэтэ энэ системд зүгээр ганц хараа явах юм болохоор манай систем ажиллаж гинэ үгүй юу гэдгийг л харж ах ер нь асуудалгүй манай ургуулнууд өршлөх боломжтой гэсэн. Мэдээж хамгийн түрхний ээлжинд дөнгөж үр хിവэрэ багт нь анхаарал халамж хэрэгтэй ч гэсэн жоохон том болоод ирэнгүүт нь илүү их хурдан ургана, илүү их гарц сайн байна. Тэгээд мэдээж зай амар хэмж байгаа учраас газар тариалангийн бас Монголд бас одоо цаанаас нь өгдөгөө тийм нөхцөл байдлын цагаагаар өөрчлөлтийг үл хамааран бид нар дотоод орчинд тасалгааны орчинд энэ ургамлыг өөрсдөө амар олноор нь ургуулах боломжтой гэдгийг харуулж байгаа. Тэгээ мэдээж сургуулийн орчинд бид нар энийг 3 удаа хийсэн байсан юм чинь ажиллуулж үзсэн. Тэгээ нэг хэд 2-3 сар өөртөө харсан. Тэгэхэд ямар асуудал нэгдгийг олж мэдсэн. Энэ хөрс нь болохоор ерөөхдөө бол их ургамлыг ингээд шимт хичээлээ усаа авч байгаа штеп. Тэгэхээр амар инээрээ зарцуулж байгаа байхгүй. Гэхдээ бид нар ингээд усын ч өгцөн, шимт хичээлийн өгцөн бүх юм ингээд тааралд өгчих юм бол энэ ингээд инээрээ ургамлах илүү ингээд илүү дутуу энерги шаардлагагүй гэсэн үг байхгүй. Тийм учраас илүү хурдан, илүү өндөр ургана гэсэн.